Санхүү эдийн засгийн их сургууль суралцахад хэрэгтэй мэдээллүүдийг хаанаас авах вэ? Таны хамгийн түрүүнд мэдэх ёстой сайтуудын нэг UFE портал сайт. Та бүхэн оюутны портал сайт руу орохдоо student.ufe.edu.cgmen гэсэн сайт руу орно. За, энэхүү сайт нь санхүү эдийн засгийн их сургуулийн бакалаврын сургалтын албаны албан ёсны вебсайт юм. Та бүхэнд харагдаж байгаачлан нүүр, хөтөлбөр, сургалтын алба, эрдэм шинжилгээ, оюутны хөгжил, волонтер гэсэн хэсгүүдээс үндсэн мэдээллүүдийг авах боломжтой. Мөн та өөрийн мэдээллийг хэлбэрээр хай гэх юм бол хайлт хэсэг дээр бичиж хайх бас боломжтой байна. Мөн оюутнуудад зориулсан хурдан холбоос хэсгүүд байгаа бөгөөд энэхүү холбоос нь оюутнуудад хүсэлт илгээх, холбоо барих гэх мэт мэдээллүүдийг агуулсан болно. Хүсэлт илгээх хэсэг дээр нь нийт оюутнуудын 7 төрлийн хүсэлт илгээх маягтууд байхаас гадна маягтыг хэрхэн илгээх, мөн маягтын явцыг хянах боломжтой. Бусад санал хүсэлтийг Teams-ийн Ask Visa channel хэсэг дээрээс санал хүсэлтээ үлдээх боломжтой. Энэхүү санал хүсэлт рүү орох холбоос линкийг мөн байршуулж өгсөн байна. Холбоо барих хэсэг дээр бүртгэл чанарын алба болон мэдээлэл технологийн алба, мөн санхүү эдийн засгийн албаны холбогдох утасны дугаар болон офис тоотыг оруулж өгсөн байна. Мөн ямар мэдээллээр, ямар асуудлаар холбогдох шаардлагатай гэдгийг доор дэлгэрэнгүй тайлбараар бичиж өгсөн байгаа. Оюутнуудад хамгийн чухал болох олж тооцоолох хэсэг мөн энэхүү сайтн дээр байршиж байгаа. Та 2024 оноос хойш илсэн оюутан бол 2024 оноос хойш илсэн гэх хэсгийг дарж идэвхжүүлээд өөрийн хичээлийн нэр болон кредит мөн дүнгийн хэсгийг оруулаад тухайн семестртээ ямар голчтой сурч байгаа вэ гэдгийг тооцоох боломжтой болно. Мөн хурдан холбоос хэсэг дээр оюутнуудад зориулагдсан шаардлагатай дүрм журам болон удирдамжуудыг дэлгэрэнгүй оруулж өгсөн байна. Энэхүү нүүр хэсэгт нь мөн санхүү эдийн засгийн их сургуулийн орчинд болж буй мэдээллийг цаг тухайд нь оруулах шинэ мэдээ хэсэг байхаас гадна яаралтай чухал мэдээллүүдийг оруулах сургалтын албаны зар хэсэг бас байрлаж байгаа юм. Мөн оюутан тухайн сарын чухал үйл явдлыг харахыг хүсвэл календар хэсгээс харах боломжтой. Нүүр хуудасны төгсгөлд чухал холбоос байгаа бөгөөд оюутнуудын өдөр тутамд ордог инфосис систем болон портал сайтуудын нэвтрэх холбоосууд байршиж өгсөн байна. За, харин хөтөлбөр хэсэг дээр бол санхүү эдийн засгийн их сургуулийн хөтөлбөрүүд, хэрэгждэг хөтөлбөрүүд болон дэлгэрэнгүй мэдээлэл мөн мэргэжлийн талаарх мэдээллүүдийг өнөхөө хэсэгт багтааж өгсөн байна. Сургалтын алба хэсэгт бол сургалтын албаны бүтэц, бүрэлдэхүүн болон журам, за мөн бусад чиглэлүүдийн талаар мэдээллүүдийг оруулж өгсөн байна. Харин эрдэм шинжилгээний хэсэг дээр зөвлөмж, стандартын бичилт болон хурлын эмхтгэл гэх мэт оюутнуудад эрдэм шинжилгээний хуралд оролцох, эрдэм шинжилгээний ажил бичгээд зориулсан зөвлөмж мэдээллүүдийг агуулж өгсөн байна. Оюутны хөгжил хэсэг дээр оюутны амьдралд оюутанд хэрэгтэй болох оюутны холбоо, клуб болон амжилт бүртгэлийн мэдээлэл, мөн тэтгэлгийн мэдээлэл, оюутны гарын авлага гэх мэт зүйлсүүд багтаж өгсөн байна. Харин волонтер хэсэгт бол нийгмийн дадлага болон ментор оюутан, амбассадор оюутны талаарх мэдээллүүд болон сонгон шалгаруулалт болон журмын талаар мэдээллүүдийг агуулсан байгаа. Ийхүү та бүхний танилцах ёстой хамгийн чухал сайтуудын нэг бол UFE портал сайт юм. Ийхүү та бүхэн оюутанд хэрэгтэй мэдээллийг UFE портал сайтнаас авах боломжтой.